Сайн уу манайхаа Babs маань байна. За ингээд энэ удаагийнхээ ээлжид бичлэгээр би та нарт одоо Монголд ирснээс хойш одоо хэрхэн дасан зохицож байгаа тухай одоо ялах хүүхдтэйгээ одоо хэрхэн ингээд те ерөөдөө ингээд Монгол хэмнэлд орж байгаа тухай ярих гэж байна. За ерөөхдөө одоо ингээд бид гурав ирээд бараг 4 сар болж байна. Тэгээд хүн маань анх 7 сартай байхдаа ирж исэн. Одоо 11 сар хүрсэн. Одоо ингээд ой хүрэх гэж байна. Тэгэхээр ерөөхдөө ингээд яг эд бас тийм маш юм хөгжлийн өсрэлтийн үеуд дээр яг Монголд байж таарж байгаа. За тэгээ ямар ч байсан хэдүүлээ яг энэ тасан зохицолт одоо явагдаж байгаа зүйл маань зөвхөн хүүхэд дээр те яг хүүхдийн одоо тал дээр л хэрхэн нөлөөлж байгаа талаар ярих гэж байгаа. Тэрнээс бид нар бол өөрсдөө бол одоо ингээд яаж игээд Монгол хүмүүс юу н тасан зохицчдаг штэ те. Тэгэхээр тэр талаар бол биш шүү. Окей. Тэгэхээр зөвхөн хүүхэд дээр гэж ойлгоорой. За ерөнхийдөө ер нь би угаасаа амар сүржигнүр хүн штэ. Та нар мэдж байгаа те гэхгүй юу. Би одоо банк бичлэг болгоноор ингэж хэлхий. Тэгэд ер нь бол анх бас амар сүржигнсэн яг үнийг хэлэхэд ялах хүүхдтэйгээ ирж байгаа. Тэгэл би одоо тэр онгоцны онгоцонд сууж явах талаар бичлэг дээр ярьсан байгаа. Ер нь бол манай хүүхд баг ингээд томдоо орж исэн. 7 сартай онгоцон суугаад ирж байхад бол том юм шиг санагдчихсэн гээд бүр ингээд няраа үед бол бүр арай өөр бах гэж би ботсон гээд ярьжсэн тий. Тэнгүүд одоо ингээд стил бодонгууд ер нь бол манай хүү айгу том болсон хойно ирсэн юм байна гэж би ботсоор л байгаа. За 7 сартай гэдэг чинь бор хоолнд орсон. Тэгээд ер нь бол тий одоо мөлхдөг болсон. Ингээд нэг юм одоо юу гэдэг ерөөхдөө ингээд нэг айгүй тэг хөдөлгөөнд орсон үе дээр ирсэн байгаа даахгүй юу. Тэгээд нэг юм энэ тэнд нь өвдвөл яавал те ингээд тухгүй байвал яасан хийсэн ингүүл тэгвэл тэрийг нэг юм хагас дотоо илэрхийлдэг ч юм уу те яа тэр нь одоо ингээд амар юм супер хилмэлд ороод тийм утгаар биш шүү заяа. Зөв ерөнхийдөө ингээд нэг юм хүүхд яагаад уйлаад байна гэдг нэг арай нэг жоохон анзаарагдаж мэдэгддэг болцсон үе гэх юм уу. Няраа үед бол ингээд нэг юм яагаад байгаа мэддэхгүй хүүхд уйлдаг штэ. Тэнгүү том болоод ирэнгүүт ингээд хүүхд юу гэдэг чихэн өвдөөдэвэл чихэн ингэдэг ч юм уу. Шүдэн ургаад захтнаа дэвэл юм хацдаг ч юм уу. Тэг ингээд тиймэрхүү байдлаар илэрхийлээд ирдэг штэ. Тэнгүүд яг 7 сар бол одоо манай хүү иржсэн үе бол ерөөхдөө гайгүй болцсон байсан үе гэж би хараад байгаа юм заяа. Гэтэ мэдээж стил нь ялахаар л байгаа л да. За тэгээд анх ирээд би одоо энийг яагаад яриад байна вэ гэхээр бид хэд ингээд одоо нөгөө өвөл яг юм нэг өвөл хавар хоёрын нэг юм гол улиралтай одоо 3 сард гэдэг чинь ингээд нэг юм цагаан сарын дараахан те нэг юм хагас дутуу цастай гэхдээ стил нэг юм амар хүүтэй өвлийн күртгнээсээ бол ингээд салахааргүй яг нэг тийм хүүтэй үеэр ирсэн байхгүй. Тэгээд хүүгээ дааруулах үе гэдэг айдас байсан. Нэгдүгээрт ойлгомжтой. Хоёрдугаарт агаарын асуудал байсан. Тэг гуравдугаарт болохоор одоо нөгөө онгоцонд ингээд нялх хүүхд удаа яваад ирэхээр чих мэх нь яадаг бол ер нь яах бол тэг адилхан бас ядаргаанд орж байгаа байх маяг гэх нэг тиймэрхүү зүйлүүд маш их байсан учраас ер нь тэрийг харгалзан үзээд яасан гэхээр одоо нөгөө өвөө мендэр нь хүлээж авахтаа бид гурвыг ингээд ийм яармагт одоо ингээд бүр нилээн зайтай агаартай амар гоё агаар магаартай дотроо ингээд бүр басаа бүх юмтайгаа тийм нэг саяхан бүр шив шинээр нээгдсэн гээд баг будг нь үнэрсэн тийм зочид буудалд ингээд ихний тэ нэг 4-5 хоног байрлуулсан. Тэр нь болохоор Хувлай хотел гээд нэг газар байсан. Айгүй гоё буудлаа бүр ингээд яг шив шинээрээ байсан. Яг бүр ингээд нэг дүнгиж ашиглалтанд орж байгаа юм шиг. Тэгээд тэнд ерөнхийдөө нэг 4-5 хоноод нөгөө хоол унданч бэлэн бүх юм нь бэлэн. За тэгээ ер нь бол бас нэг ингээд бодож исэн зүйл нь юу гэхээр хэрвээ заяа одоо ингээд хүүхэд те урт нислэгээс болж одоо ингээд агаарын солилцол те өөр юу гэдэм бусад янз бүрийн юмд хэрвээ орвол яах вэ те тэгвэл ингээд бүх юмтайгаа ойрхон байсан дээрээ гэдэг үүднээс ер нь бол бид гурав ингээ хотод нэгхний 4-5 хонсон. Тэрнээс хотод бол агаар магаар тийм муухай айгу хэцүү штэ те тоос шороо энэ төр тэгээд ханаа томоноос ахуулаад дээрэс нь бид манай хүү бит хоёр ханааттай очсон штэ Монголд. Тэгэхээр ер нь бол ингээд тэр мөрнөөс харгалзан үзээд ер нь бол хотод баймааргүй байсан боловч бас ерөнхийн нөгөө нэг хүүхэд маань ингээ агаар маарын солилцол янз бүрийн юмд орж байгаа учраас ингээд яах бол ажиглыг гэдэг байдлаар ер нь бол бөөндөө ярилцаад яг тэг нэг 4-5 хоног тэр одоо зочид буудалд байхаар болоод тэг тэнд байсан. За тэг тэнд бол ингээд өглөө осоод бүх юм хоол нь бэлэн те өрөөнд рүүгээ хоолоо дуудчихна. Ер нь бол амар гоо ингээд совлилшиг байсан заяа. За тэгээд одоо бүх юм цэвэрх юу ч цэвэрлж мэвэрлэхгүй те
За тэгээд тэнд тэгж хонжох хугацаанд юу хийсэн бэ гэхээр угаасаа манай нөхөр бит хоёр хоёулаа ингээд одоо хөдөө нээх гэх юм уу яг хотын хүмүүс биш тэгээд яг хотод гэрүүд маань байдаг гэхдээ бит хоёр хотынхоо гэрт бол ерөөсөө очиагүй ерөөхдөө нөгөө ингээд жоохон төв мөврөө учраас ингээд нөгөө амар утаатай тэгээд дээрээс нь агаар магаар энэ тэр юм хүүхэд залхилуулах орчин ингээд одоо хотоос амар зайтай биш учраас айгүй төврөөгөө учраас ерөөхдөө хотынхоо гэрүүд рүү бол яваагүй байхгүй юу. За тэгээд тэр үе чинь бас ийд амар нөгөө хүүтэн учраас утаатай үе байсан. Тэгээд шууд тэр одоо нөгөө хувлаад одоо ингээ яармгийн тэнд нилээн зайтай миний бодлоор бол тэр авд юу н утаагүй байсан санагдаад байна. Би бол ер нь гайгүй байл гэж анзаарсан. Тэгээд тэндээсээ ингээ шууд хөдөө тэг бүр ингээд одоо хөдөөний гэрүүд рүүгээ явж байгаа. За тэгээ манай нөхөр бол аймгийн төв дээр амьдардаг. Яг ингээ манай хадмууд одоо манай нөхөр бол аймгийн төвөөс гаралтай гэх юм уу. Би болохоор яг тэр аймгийнх нь нэг сумаас нь гаралтай юм баггүй юу. Тэгээд манай сум манай нөхөр хоёрын ингээ хоорондох одоо ингээ одоо нутгийн ингээ зай нэг 60 км орчим байдаг баггүй юу. Ерөнхийдөө нэг цаг мар явж ингээд ирж очдөг. За тэгээд шорон замар шүүхтэй. Тэгээд ерөнхийдөө ингээд хөдөө шууд аваа явсан гэсэн үг үгүй. За тэгээ хөдөө ирээд ерөнхийдөө хөдөө явахаасаа өмнө одоо нөгөө хөдөө очиж байгаа гэдэг утгаараа бас нөгөө хотоос нөгөө хэрэгтэй юмнуудаа цуглуулъя гээд тэгээд ойр зүрийн юмнуудаа бас яг тэр буудалтай хугацаанд ерөнхийдөө цуглуулж амжиж таарсан. Тэгэд ер нь бол миний анзаарснаа заяа Монголд ингээ яг ингээд аятайхан хүнс ногоо жимс юм авъя гэвэл E-Mart тэгээ Carrefour номин бол бүр үнэхээр нэрээ уучлаарай гэхдээ бүр номин бол үнэхээр ингээ халагдсан билээ зав. Номин ч юу тийм амар лаг тийм department store байха болцсон билээ. Бүр ингээд Carrefour мөр бол бүр амар өөр төвшөнд билээ зав. E-Mart энэ чинь бүр шал өөр болсон. Бүр хамаагүй дээр ингээд хүнстэй, шинээрээ, fresh тэгээ дээрэс нь ингээ баталгаатай болцсон юм байна лээ. Миний бодлоор би номин руу ороод үнэхээр юм олдгүй. За тэгээд бас нэг нь болохоор би нэг Instagram дээр story хийсэн байхгүй ингээд шинэ хүнс юусаа хайгаад болохгүй энэ гоё жимс ногоо хаанаас авах уу гэд би хүүхдтэй хятад жимс өгмөргүйс ахгүй яа тэгэхээр би өөрөө би гинэ одоо манай аав чир өөрөө юм амар олон жил эрхэлсэн юм хүнсний бизнес эрхэлдэг одоо хүнсний дэлгүүрийн бизнес тэгэнгүүт ерөнхий яахав зүгээр ингээд ер нь ногоо жимс хятад ногоо жимс те хүнсний ногоо могоо ямар байдгийг би мэддэг учраас ер нь тийм хятад жимс ногоо ер нь нөхийг хүсэх байхгүй хөвгтдээ. Тийм учраас аль болох ингээд дэлгүүрүүдээр ороод чатгаараа ингээд хаанаас гаралтайг нь хайж яваад тэг ингээд нөгөө би нэг тгийс сонсч ирсэн хүнээс Австралид байхдаа одоо нөгөө ингээд хүүхдийнхээ хоол ундыг яана тий очоод өстө нэрээ нөгөө энд нөгөө банк одоо Австралид банк жимс ногоо ижсэн өгч одоо өстө очоод яана мана гэсэн чинь ингээд солонгосоос ингээд онгоцоор өдөртөн тээвэрлж авчирдаг тийм газар байдаг гэсэн чи судлаад үзээрэй гэдэг чийсэхгүй. Би тэрийн тэгээ хайгаал ийсэн тэгээ одоо нөгөө хувь хүмүүн л одоо тэгдэм бахта тэг карго маргонд ингэдэм бахта гэд бодоод ийсэн чинь угаас өөрөө тийм дэлгүүр байд юм байна заа. Би нэрийг одоо санахгүй байна ямартай хайж олвол энд оруулчих. Тэгээ энд гарч ирэхгүй бол байхгүй гэсэн санахгүй юм гэсэн үг шүү заяа. Тэгээд тэр дэлгүүр нь яг нөгөө бид нар ингээ яармаг марамгаас ер нь хотын төв рүү хүүтэйгээ орох амар дургүй байсан. Би нөгөө дээрэс нь өөрөө жоохон ханиадтай, хүмүүс ханиадтай. Тэгээд ер нь бол яг тэр 5 хоногт би амар амарсан. Тэгээд нөгөө жоохон ханиаднаас болоод бүхний маань сүү жоохон татрах гай. Тэгээд хүмүүс маань тэнд одоо очоод тэг бор хоол моол учир зүг юм хүмүүс олоход бас ингээ жоохон адал явдалтайс учраас ер нь би хотын төв рүүнийхээ ороогүй. Чатгаараа тэр хаваараа ингээ хүнс ногоо юмын цуглуулчаад шаардлагатай бүр чухал зүйлүүдэд бол хүн захиж хотын төв рүү явуулчаад ер нь өөрөө тэнд амарсан байхгүй нэг 4-5 хоног нөхөр бид гурав. Тэгээд ерөнхийдөө ингээд яг хүнсний дэлгүүрүүдээс ингээд хэрэгтэй бүх одоо ногоо жимс юмдаа базаагаа тэгээд ер нь бол ингээд аймаг руугаа явсан. За тэгчээд эхэндээ ингээд нэг л уучраа олохгүйсэн заяа одоо ингээд ногоо жимс нь муудаал тэг яахаа мэдгүй нэг австрал шиг л бодоод байгаа шүү дээ ингээд гэрийнхаа хаяанаас зүгээр дэлгүүрээсээ шууд ингээд зөндөг гүзэлцэг ногоо жимс авчдаг тий. Тэнгүүд энд чинь ингээд амар ингээд удаан хадгалах хэрэг гарна одоо нөгөө ингээд одоо чинь би өдөр болгон хотоос ногоо жимс зүүж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ингээд жоохон хэцүү байгаа цахгүй юу. За тэгээд ер нь та нар мэдгүй байх бид гурав Өвөр хангаан аймгийн хүмүүс шүү дээ тий. Тэгээд Өвөр хангаан аймгийн гаралтай тийм Өвөр хангаан аймгийн төв 10 хэр дээр номин супермаркет байдаг. Тэгээд тэр яахав хичнээн би ингээ хотын номинд дургу байсан ч одоо тэнд бол ингээ ядаж нэг ойр зүрийн тий нарийн ногоо могоо байдаг байсан. At least одоо ингээ sweet potato ч юм уу тий эсвэл ингээ ерөөдөө хулуун мулуун энэ төр бол байдаг байсан учраас тэр номингоос ингээд хүнсээ авдаг болсон. За тэгчингүүтээ одоо ингээд
яаж ингээ удаанаар ятайхан хадгалах вэ гэж бодож байгаад одоо нөгөө хөлдөөж хадгалж эхэлсэн заяа. Тэр нь болохоор ингээ нөгөө юм хэвэнд ингээ хөлдөөгөөд хадгалаад хүүхдтэй ер нь бол ингээ хоолнуудын ногоотой хоолнуудыг хийж өгдөг болсон. Тэрнээс өөрөөр бол бод яг ингээ өдөр болгон фреш юм бол одоо хотод л амьдраагүй бол ер нь бол яг ингээ хөдөө бол амар хэцүү юм бэлээ. Гэхдээ саяхан манай өвөр хангаа аймагт Care for шинээр нэгдсэн. Тэгээд аймгийн төв дээр бол ерөнхийдөө care forte болсон учраас би бас арай баг санаа зовж эхэлдэг болсон. Одоо тэг ер нь бол чатгаар ингээ айгүйх манай хүү жимс янз бүрийн нарийн жимснүүд айгүйх иддэг болж байгаа. Уг нь бол Австралихт амар сайн иддэг ус. Одоо тэг нөгөө дунд нь нэлээ удаа ингээл орон гараа өгөөд ахаар яг хөө тэгэл дуртай дургугийн хооронд л байгаад байгаа байхгүй. За тийм байна. За тэгчингүүтээ бас нэг айгүй том асуудал гарсан нөгөө өндөгний хортлогонд орсон манай хүү. Би тэр талаар бас нэг стори хийжсэн баха тэр үедээ Өвөрангай аймагт ингээд нөгөө Сансар супермаркет гэж байсан байхгүй одоо байхгүй болцсон. Тэндээс ингээд айгүй гоё шин минь өндөг ингээд хүүдэд аваад өглөө гэж чинь манай хүү хортлогонд ороо түргэн мөргөн дуудаа бөө юм болсон заяа. Тэрнээс хойш яг одоо ингээд баг багаар өндөг өгч эхэлж байгаа. Тэгэхээр ер нь бол Монголд ирээд нэг юм хүнс ногооны яг ийм асуудал бол жоохон хэцүү юм байна гэж би бодсон. Яг одоо ингээд тасаад гайгүй болоод байна л да. Яг ингээд богино хугацаагаар ирж байгаа бол гайгүй бах. Ингээд бид нар шиг ингээд ерөөдөө нэг 3-4 сараар мараар бол ингээд ер нь жоохон хэцүү юм билээ. Тэгэхээр яа, ер нь тийм байсан. За энэ асуудал нэг иймэрхүү зай. Тэг ер нь бол хөлдөөж хадгалаа шийдсэн гэсэн үг. За тэнгуүтээ манай хүн энд Австралид байхдаа ер нь тийм уустдаг бичэн хийддггүйс ахгүй юу. Тэгээд энд ирээд ер нь бол ингээд нөгөө юм пактай юм нөгөө сокгүй штэ хүүхдийн. За тэрийг аргагүй ихэнд маш их иддэг болсон. Тэгээд баг тэр нь ингээд нөгөө нэг ингээд одоо энэ тентгийн янз бүрийн чанартай чанаргүй жимс өгснөөс баг арай тэг ингээд яг жимсээрээ арай фреш байгаа мó гэж бодож байгаа хгүй юу. Тэгээд тийм сок иддэг болсон. Тэгээд уустдаг бичээнүүдийг зүгээр л янз янзаар намны зугаа идэг болсон. Тэр нь одоо ингээд хамгийн одоо манай хүүгийн анх ингээд сайн иддэг байсан Organics гэд брэнд юм лээ. Тэрнийг гэхдээ ингээ надад нэг юм жоохон яг л нэг юм яран чашаа нэг 6 7 сар 8 сартай үед юу нэг аягүй тохиромжтой юм шиг санагдсан 6 7 8 9 мөс. Тэгээ ингээ том болоод тэрсэн чинь тэргээ тоохоо болоод одоо нөгөө Bibetank гэд брэнд юм бэлээ. Тэр солонгос юм шиг байгаа. За тэр бол ер нь номингуудаар аягүй их зардаг юм шиг санагдсан. За Care for Mort бас байсан. Тэгээ тэрний бичнүүдийг зүгээр л янз янзаар нэгдэг болсон заяа бүр ингээд аяар олон төрлөөд юм бэлээ. Тэгээд яхав ер нь бол яг үнийг хэлэхэд Австралид зардаг, тийм бичэн зардаг үнэтэй яг адилхан үнээр шахуу энд зардаг юм шиг надад санагдсан. Тэгэхээр ер нь жоохон үнэтэйдэл орох бах мэдгүй нэг 15,000 гэдэг юм болов нэг тэр хавцаасан баха би тэгээ санаж байна. Тэгэл нэг авахта баг 10 марвар наваад ингээд хадгалцдаг. Тэгэл манай хөлт бол ер нь ингээд сургаал амар их идчихдэг. Тэгээд чи нөгөө юм будааны орцтой жигнэмэг байгаа штэ тий. Тэгээд ер нь бол нэг тим юмд айгүйх орсон. За тэгээ Sokul Organics-ийг иддэг. Тэгээд Baby Bio айгүйх идчихсэн. Гэсэн чи саяхан нөгөө нэг Монголын бас нэг эрүүл мэндийн байгууллагаас илүү нөгөө Baby Bio-гийн нөгөө юм одоо формуланд нэг юм илэрсэн гээд бүр Монголын тэнд юунууд дээр одоо ингээд анхааруулга өгсөн байсан. Монголын эрүүл мэндийн Монголын дэлхийн гэж бод. Биш Монголын нэг тийм пост орсон байсан заяа. Монголын одоо юуны юм мэдгүй нэг тийм хүнс мүнсний л нэг юмны пэйж дээр тэгээ бичсэн албан ёсны бүр яг юм government им пэйж байсан заяа. Тэрэн дээр тэгсэн бахаар тэгээ Baby Bio-гийн сок мок ерөөсөө болцсон байгаа одоогоор. Тэгээд Organics л идчихэж байгаа. Уг нь тэр Baby Bio-гийн нэг юм юмнууд өгд юм лээ. Яг юм fresh юм veggie заяа бүр ингээд одоо ингээд жишээ нь ногоон биен байна заяа одоо шош тэнгүү тэрний зөвхөн яг ингээд бүр ориг ингээд ногоон биен ахгүй 100% янз бүрийн нөөцлөгч юм бодисгүй тэрийг ингээд юм нөгөө шилэн одоо юм савтай сокны савнд хийцэн тэгээ тэрийг ингээд нөгөө хоол моолонд нь ингээд хольж хийж өгч болдог төрлийн тэр амар тэд нар юу аягүй зүгээр юм лээ амар зүгээр санагдсан дан одоо тэр биш зөндөө олон төрлүүд юм байна л одоо өөр ямар ногоо байла би ягсан санахгүй байна. Тэгээ би тэр шошноос нь аягүй авч өгдөг гэсэн. Тэгээ саяхан ер нь бол тэр Baby Bio-гоо тэрнийг мэдэнэс болоо болцсон заяа. За тэгчингүүтээ ер нь бол яг үнийг хэлэхэд манай хүү ирээд одоо ингээд амар ногоо жимс иддэг байсан шүү дээ. Австралид ер нь бол айгүй ногоо жимс иддэг. Мах ер нь их амар иддэг байсан чинь энд ирээд бол бүр амар мах иддэг болсон. Одоо бүр ингээд ер нь бол яг амар яг л том хүн шиг мах иддэг болсон заяа. Тэгээд бас бантанд орсон. Би өөрөө жоохон бахт бантангийн бор гэдэг нэртэйсэн. Бантан бор гэдэг нэртэйсэн. Манай хүү ер нь бол одоо яг амар сайн бант иддэг болсон. Тэг ер нь явж бантан чистэ зүгээр хоол юм байлээ гэхгүй юу. Тэн тэгэл янз янзын ногоо жимс нухш мухш өгөөл идэг байсан. Тэгэл
одоо бүр ингээд манай хүү ирснээс хойш бүр айгуу сайн жин нэмээ. Тэгээд ингээд дархлаанч айгуу сайжирсан юм шиг санагдаж байгаа. Тэгээ ер нь бол хүүхдийн нүг юм нэг жоохон хээгүү боргшуун өсгөх гэж ярьдэн штэ. Тэгээ яг өвөө эмээ дээр ирээд ер нь яг тийм болд юм байна. Одоо хөдөө мөдөө ирээд ер нь бол тийм болд юм байна. Тэгээд миний бодлоор бол тэр нь их зүгээр арга байсан юм шиг санагдсан. Австралид бол би бол ингээд та нар ер нь миний бичлэг ингээд амар байнг үздэг бол намайг ер нь мэдгүй байх нэг юм жоохон маягтай штэ. Тэгээд нэг юм хүмүүстэй шороо юм хүн болвол цоглоон болгоноос даваад ариутгал угаагаалт үсэн. Одоо бүр ёо зүгээр ингээд бүр зөнгөр нь хайцсан заяа. Гэтэ мэдээж хаяа цэвэрлэн л тээ. Тэгээд бас тэр болгоно тэгж зурлахаа болцсон. За тэгээд өндөг мөндөг бол бас жоохон олж молж өгөхөд бас жоохон хэцүү юм шиг санагдсан. Бас нэг юмны талаар ярив. Ерөнхийдөө ингээд нөгөө Австралиас гадаадаас ирж байгаа учраас тодорхой хэмжээний нэг одоо Австрали Монгол орчныг 2-3 цагийн л зөрүүтэй байдаг ингээд 100 өвлийн хуваараас шалтгаалаад. Тэг яг цагийн зөрүү гэдэг нэг юм байна. Бүр яг яраа хөвгттэй ингээд sleep train brain хийцэн хүүхдтээр миний бодлоор яг энэ нэг 3 цагийн ялгаа бол амар гардаг юм шиг санагдсан. Яг манай хүүхдээ гэж train brain хийгээгүй ч гэсэн тодорхой хэмжээний нэг юм цагийн дифференс юу н ажиглагдаад байсан. Яг их үедээ нойрон дээр нэхний нэг сар мар бол тийм байсан заяа. Тэгээ нэг юм амар оройтож унтаж мунтдаг. Эсвэл гинт амар эрт унтаж мунтдаг. Тэгээ нэг 3 цагийн ингээд бас нэг юм adjust хийх гэдэг ер нь бол нэг жоохон тийм болоодсан. Бүр яраа үед бол бас жоохон тиймэрхүү зүйл болж магадгүй гэж би бодсон. Гэтэ энэ бол нэг амар том асуудал биш те. Ерөөхдөө ингээ ээж нь чадхаараа зохицуулчвал тэгэл ер нь бол хүүхэд сурчих байх гэж би бодсон. Угаасаа нөгөө байгалийн гэрлээрээ хүүхэд ч одоо тэр үед биологийн цаг нь ажилдаг болж байгаа шүү дээ баг. Тэгэл нөгөө өглөө болонгууд гигээ ороод те ингээл нар мар тусангууд угаасаа ингээл сэрдэг ч юм уу те харах болонгууд унтдаг ч юм уу. Ерөөхдөө нэг тиймэрхүү. Дараа нь болохоор одоо хүүхдийн тал дээр эрүүл мэндийн тал дээр би нэг юм яриа гэж бодсон. Хэрвээ та нар санаж байгаа бол бас би Instagram дээр бас оруулжсэн. Манай хүү ирээд 2-7 он жилүү 3-7 он жилүү RSV гэдэг маш хүнд вирус туссан. За тэр бол ингээд одоо нөгөө ханиаттай ирээд тэгээ тэрийг ингээ гайгүй идгээж ингээ зүг зүгээр явж одоо хөдөө ингээ агаарт амар гоё байжгаад хотод ирээл 2 хоног шууд RSV автсан заяа. Тэгээд бүр ингээ амар бүр хүндэрсэн. Гэхдээ бүр амар биш. Ер нь бол нэлээд хүндэрсэн. Тэгээ 2-оос доош настай буюу манай хүү тэр үедээ баг нэг 8 сар гарантайс баг 8 сар мартай. Тэгээ тийм байсан учраас 2-оос доош настай хүүхэд бол заавал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй байдаг гэнэ. RSV бол маш хүнд вирус заяа. Тийм учраас одоо ингээд нөгөө Австрали нэг иймэрхүү амар гардаг болсон юм л тийм вакцины эсрэг ингээл өстө хэрэггүй вакцины хийлээ мэлээ нэдрэгээд ёо чи манай хүүг та нар санаж байвал заяа би жирэмсэн байхдаа RSV миний та нар ингээд жирэмсний бичлэг үзэх юм л RSV гэдэг вакцин би хийх гэж чадаагүй байхгүй юу. Тэгээд хийлгээгүй. Тэгсэн чинь намайг дүнгэж уг нь би хийх хэрэгтэй байсан байхгүй юу. Тэгжээж хүүхдээ хамгаалах өөрийгөө хамгаалах байсан. Тэгсэн чинь яг төрсний дүнгэж дараа эмнэлэгт байсан чинь эмч за чи жирэмсэн байхдаа RSV хийлгээгүй юм чинь одоо хүүхд чинь ингээд хийлгэх үү. Тэгээ энэ бол ингээ optional буюу ингээ саналаар чинь хийнэ. Хэрвээ та үгүй гэж бодож ивэл одоо хийлгэхгүй байж болно. Хийлгий гэж ивэл хийлгэнэ гэд. Тэгээ би өстө хий те ингээл янз бүрийн тусчул яана гэд хийлгсэн. Тэр нь ч болсон заяо. Тэгээ манай хүн энд ирээл одоо Монголд ингээ RSV вирус авчиж байгаа штэ. Вакцин хийлгсэн байсан тулдаа хөнгөн туссан гэж байгаа. За тэгээг бол бүр амар хүндрэх байсан бэлээ. Тэгээд би тэрэнд амар баярлсан. Монголд RSV вакцин орж ирээгүй байгаа гэд тэр эмчин тэгээд илээ. Тэгээд ер нь бол бид манай хүү бид хоёр интермедиэд хэвцсэн байхгүй юу. Тэгээд яг тэр эмчин нь бол ерөнхийдөө Австралиас ирсэн хүүхдүүд ерөнхийдөө ингээд нөгөө RSV-тэй ирж байгаа учраас ерөнхийдөө бас арай гайгүй байдаг. Ер нь бол вакцинууд нь бас тэг ингээд нэмэлтээр ингээд вакцинтай байдаг учраас ер нь гайгүй байдаг. Зарим вакцин Монголд орж ирээгүй байдаг учраас ингээд хүүхдүүд бас яг тэрийг ингээд Монголд ирээд тэр вирусд одоо юу гэдэг ханаа том юмыг авчруул ер нь бас жоохон хэцүү байдаг гэд ярьжсэн. Тэгээд ерөнхийдөө ёо би тэр нь бүр ингээд бүр үнэхээр амар баярлж байгаа. Тэгэхээр яг ингээд тэр вакцины эсрэг байдаг хүмүүсийг бас ойлгочлаа л доо. Тэгэхээр энэ бол ингээд тийм мэдгүй одоо up to the mom заяа. Тэгэл ээжийнх нь л мэдэх асуудал би мэдэхгүй байна. Миний бодлоор бол би ингээд тийм вакцины эсрэг бол биш. Тэгээд ерөнхийдөө хүүхдтэй ч өөртөө ч хэрэгтэй бүх вакцинаа л хийлгэж явдаг. За тэгэнгүүтээ RSV тусаа тэгээд интермедиэд хэвтээд за тэгээ ингээд ер нь хүүхдийн эмнэлэг те ингээд ажиглаж байхад миний бодлоор одоо ингээд би нэг 2 эмнэлэгт үзүүлсэн. Тэгээ Монголд
хотод яг хоёр эмнэлэгтэй ер нь бол өөр газраар бол бас нэлийн жижиг сажиг өөр янз янзын эмнэлгүүд ингээ хөдөө гадаа энэ тэнд үзүүлсэн. За тэгээд ер нь хамгийн таалагдсан эмнэлэг бол миний хувьд тэр Зинт клиник гэдэг нэг эмнэлэг байсан заяо. Ер нь айгүй таалагдсан надад Зинт клиник гэсэн тэр эмнэлэг байсан. Тэгээ ерөөхдөө ингээд үдж байгаа хэм маягийн заяо надад яаж нэг юм жоохон австралиг санагдсан. Яг Австралийн GP-д үзүүлж байгаа би санагдчих надаа. Ингээ асуудаг асуултууд ерөөхийн ингээ хийж байгаа зүйлс бүх юм нь ер нь яг юм Австралид үзүүлээд байгаа юм шиг санагдсан. За тэгээ тэр айгүй ингээ таалагдсан. Тэгэд мэдээж интермедид хөвцсөн учраас тэр үедээ нөгөө нэг интермедтэй ойрхон газар байж агаад одоо нөгөө гэрте байж байгаа. Тэгээд нөгөө нэг шууд ингээ түргнээр одоо шууд интермед рүү яваа. Тэгээ ер нь тэндээ хөвтгэхэр болсон байхгүй юу? Тэгэхээр ер нь бол миний бодлоор интермед бас яг ингээд эмчнэр нь те англи хэлмэлтэй ерөнхийдөө айгууд бас дэжгүй санагдсан. Гэхдээ бас тодорхой хэмжээний надад бол жоохон таалагддаг юмнууд бол бас байсан. Яг тэгж хэвтэж эмчлүүлэхэд бол яг те нэг 70-80% ер нь бол таалагдсан гэж хэлж болно. Зинт клиник бол ерөнхийдөө нэг те 90% бол надад таалагдсан. Тэр айгуу гоё хүүхдийн эмнэлэг байна лээ. Тэгээ өөр бас зөндөө эмнэлэг байдаг гэсэн. Гэхдээ тэгээд мэдгүй би бол тэр хоёр дээр очсон. Тэр хоёр надад амар таалагдсан. Яг интермедийн хүүхдийн дасаг масаг дээр бол би ерөөс очиж үзег байхгүй өмнө би зүгээр өөрөө л үзүүлж явснаас тэгэж үзээгүй тэгээд ер нь бол аюу таалагдсан. За тэгчингүүтээ дараа нь хэдүүлээ вакцин бас нэг юм хэлэхэд ерөнхийдөө манай хөө 6 сар хүрээд яг бүх вакцинаа хийлгэчихэд энд ирээд тэгээ одоо 12 сар буюу ингээд ой хүрэхээр одоо Австралийнхаараа нэг вакцин хийлгдэг штэ тий. Тэгмэд ой хүрэх тэр вакцинаа би юу гэж утсан бэ гэхээр яг одоо ингээ Монголд хийлгэж таарах байхгүй юу? Ер нь бол манай хүү бит хоёр ер нь бол Монголд байна. Нөхөр маань төрүүлж явж магадгүй байгаад байгаа. Тэнгүүд энд тэгж үлдэх юм бол одоо ингээд ой хүрэх вакцина одоо Монголд болохоор арай өөрөөр явд юм байна вакцины хугацаа нь. Тэгээ тунгууд нас нэг арай жоохон нэг юм дутуу нэмэлт янз янз байдаг гинэ. Тэнгүүд нь би ингээд жоохон би саяхан гэхдээ тэр баттай биш үү. За нэг тийм комент олсон. Тэр юу гэж исэн гэхээр нэг яраа хөхтэй ээжүүдийн групп дээр тэр нэг Австрал вакциныг одоо тэр гадаад хийлгсэн вакцинтай одоо тэр хугацаа нь арай өөрөөр яваад байгаа шүү дээ Монголд байгаа хүүхдүүдийг тэнгуут тэрийг ингээ өөрчлөхгүйгээр одоо манай хүүхдүүд анхнаасаа л Австралид хугацаагаар хийгдсэн учраас вакциных нь үйлчлэх юм хүмүүс яг тэрүүгээр явж байгаа шүү дээ. Тэнгуут яг тэрийг тэгэж Австралийнхаар нь ингэж хийлгэх юм бол тэр нөгөө нэг SOS Medical гэдэг нөгөө нэг одоо Монголоос виз өгөөд хүмүүс визний үзлэгт ордог эмнэлэг байдаг шүү дээ тий сансарт байдаг. Тэр эмнэлэг дээр Австралийнх нь вакцин биш ээ. Австралийнхаар нь хийчдэг гэлөө хугацааг нь тэгэж хийж болдог гэд нэг тийм би нэг юм уншсан. Тэр гэхлээр баттай биш шүү заяа. Not fact checked. Би тэгээ тэрийг өөрөө нөө SOS Medical интервью залгаж ярьж ингээд баттай болгочод би стори оруулна. Окей. Тэгээд миний бодлоор бол би тгий гэж бодоод байгаа. Тэгвэл Монголынхоор явах юм бол манай хүүгийн вакцин нэг бол төрүүлээд нэг бол ингээ хоцорчих гээд байгаа юм шиг санагдаад байхгүй. Арай өөр хугацаатай байд юм лээ Монголынх. За вакцин бол тийм байна. Тэгэхээр та нар ерөнхийдөө чадвал Австралидаа хийлгчээд эсвэл бүр багт нь ирж байгаа бол ерөнхийдөө жоохон Монголынхоо таймлайн тий Монголынхоо хугацаагаар жоохон ингээд явчил зүгээр юм шиг санагдсан. Яг бол энд удаан бай гэж бодож байгаа бол ч тий эрт хийлгээд энд бүр нэг 2-3 сар мартаад нь ирж байгаа бол за тэгчээд ерөнхийдөө ингэдэм байлээ. Одоо ингээ Монголд ингээд одоо цус мосны шинжилгээ аваад хүүхдийг ингээд яг нөгөө тэр RSV-г ингээ яаж мэдсэн бэ гэхээр одоо ингээд цусны шинжилгээ авсан чинь ингээл бүх юм ингээл одоо тий за ковид байна уу тий том уу байна уу юу байна ингээл бүх ингээл англи нэрүүд ингээ бичсэн ингээд юм өвчнгүүд байгаа байхгүй юу одоо амьсгалын зам мамын тий тэгсэн чи яг тэр шинжилгээгээр ганцхан манай хүүхдийг RSV-н ингээд позитив буюу ингээ 90 гараад ирсэн заяа. Бусд нь бүгд негатив байсан хгүй. Тэгэл RSV гэдэг нь тодорхой болсон. Тэгээ тэр RSV гэдэг вирус ч өөр амар юм байна. Ингээд том хүн тусах юм бол ингээд амьсгал нь ингээ бөглөрөөд баглараад ингээд нэг юм амар хэцүү болдог заяа. Уушиг ингээд нэг юм уушигын төр амар халтай өвчин. За тэгмүүд жоохон тусангууд ингээд нөгөө том хүн шигтэй ингээд амьсгал яах маах юм ууга мэдхгүй учраас ингээд ингээд таглараад ингээд бүр бөглөрчих гээд идэг заяа. Амьсгал нь ингээд бүр ингээд юуг мэринтэй амар ингээд юу төлөө уушгинд багларах болов юу лээ нэг тийм тэгчих гээд идэг юм бэ л та тийм учраас ингээ айл болох юм уушгийнхных нь нөгөө юм хэлэх хэмжлэгээ 3 сар юм болоо тэлэн мэлэн гээд ер нь тиймэрхүү маш их хэмжлэгээ хийсэн. Монголд ер нь маш их юм утлах хийдэм байх гэж би харсан. Манай хүүг ханаа төрөх болгонд нь утлах хийлэгдэг заяа. Тэгээ бүр тусдаа утлагын аппарат авахулт юм бэлээ. Заавал ер нь авчвал зүгээр гээд тэгээ тийм утлагын аппарат бас авч исэн. Ирээд Австралид бол ерөөсөө тийм юм хүн мэддгүй байлаа шүү дээ.
За тэгээд өстой эмч үзээгүй хүүхэд маань ер нь бол ирээд энд амар хүчтэй антибиотикэнд орсон, маш хүчтэй цагийн тариануудад орсон бүр үнэхээр хэцүү байсан. Тэгээд яаж игээд ямар ч байсан тэр муухай вирусыг бол даваад гарсан. Тэгээд тэр вирус хамгийн амар нь ер нь биеэс гарах гэж бол бараг доор хаяж 60-аас 80 хондог гэсэн заяа тэр эмч. Тэгэхээр ер нь бол ингээд хичнээн гайгүй идэж байгаа ч гэсэндээ цаашаа ер нь бол ингээд бас жоохон болгоомжтой гам барина шүү гэж хэлсэн. Тэгэхгүй бол ингээм амар хурдан сэдрээд идэг. Тэгээ сэдрээдэг зүйлүүд нь гэсэн чинь нөгөө нэг юм хурц үнэртэй зүйлүүд гинэ. Тэгээ нөгөө монголчууд одоо ингээ би ч гэсэн тэр үед хүүхдээ ханаад төрчихөр нь одоо ингээл нөгөө ээж мэжийнхаа өөрийнхөө ээж хадам ээж одоо ойр хавийнхаа тэ эмээ өвөө хамаг хүмүүсийнхаа ингээл хамаатан садуунтайхаа зөвлөгөөг сонсоод горчисгтэй усан төлийн дүртэг мөрдөг горчисгтэй ингэдэг тэгдэг. За тэгээд өөрчөө сооттой усаар утдаг мутдаг гэл тэгдэж штэ. Тэгэж мэгээд бүр дордуулсан заяа. Oh my god. Өстой тэгээд хэрэггүй шүү. Окей. Тэгээд тэрнээсээ олж бүр ингээ бүр амар ингээд бүр амар болгоцсон байна гэ. Тэгээд би бүр амар гимшсэн. Надад бол амар хэцүү байсан тэр үед. Тэгээд RSV туссан үед хүүхдийг ер нь дан RSV биш тэгээ ханаад манад туссан үед ер нь хүүхдийг ингэж одоо арц хүчтэй юм хурц мурц юм өнөрлүүлж юусоо болтгүй ээж мэж нь бол бүр ингээд юм хүчтэй үнэртэй шампунь саван юм ер нь хэрэглээд хэрэггүй байдаг гэд эмч тэгж зөвлөж исэн интермед эмч. Ер нь бол гам барих юм дотор айгүйх тим юмнууд бичсэн байт юм лээ. Ингээд арц хууж өгөхгүй, хуушур мушур хайрахгүй, хиншүү гарахгүй, амар үнэртэй хоол амтлагч хэрэглэхгүй, ерөнхийдөө ээжинтэй үс гизэг одоо уцсанд орохдоо юм амар хурц үнэртэй юм хэрэглэхгүй нэтрэгээд тэгхгүй бол ингээд яг тим үнрээр ингээд амар сэдээгдээд идэг. Триггер хийгддэг гэсэн үг. Өдөөгдөд идэг. Тийм учраас ингээ улам дахиад хүндрэх гээд идэг учраас гээд хэлж өгсөн. За нэг тийм амар юм давж туулсан. Ирснийхаа нэг дөнгөж сарын дараа. Тэгээд та нар ингээ нэг ийм ном уншижсэн үү? Atomic Habits гэдэг нэг ийм ном байдаг штэ. Тэр номон дэр нэг тэгэж гардаг байхгүй юу? Хүн ингээ нөгөө ийм жижиг дадал ингээ одоо сууршуулж өөртөө ингээ тэ ингээ суулгахын тулд доор хаяж ер нь бол нэг юм 3-7 хоног яг тэр үйлдэлээ тэр дадлаа хийчихэд ер нь ингээд тэ unconsciously ингээд ерөнхийдөө ингээд ухамсаргүйгээр ингээд ер нь хийгээд эхэлдэг. Ер нь ингээд жоохон дадал суучдаг гэж нэг тийм хэсэг байдаг хгүй юу? Ярддаг хэсэг. Тэгээд миний ажигснаар заяа ингэ санагцсан. Эхний 1 сар яагаад тэгж амар ингээл бүүн ханаа том уу эмнэлэг домлого өвчин зовлон гэдсэн бэхээр манай хүүхд яг ингээд нэг амар юм агаарын солилцолд ороод тэрэндээ яалчгүй ингээд тасах гад байна гэж харсан. Тэгэл тэр ханаад хүрээл одоо ер нь бол ингээд нэг сар гэдэг чинь 3-4-7 хоног болсон. Тэгэл манай хүүхд ер нь бол би яг ингээд нөгөө агаартай ингээд тасаад энтгийнхээ бүх юм тасаад эхлээд тэгээд ер нь бол гайгүй болсон гэж би бодоод эдийн. Гэтэ мэдгүй энэ бол яг хүүхэд болгон дээр юм байгаа албагүй л дээ. Тэгэхээр миний бодлоор яг нөгөө гинтхэн сая энэ санаанд ороод тэгээ миний бодлоор яг тэр байж магадгүй байна гэж би бодож исэн байхгүй. Тэгээд яг тэгэж нэг ихний сар нэг жоох ингээд адармаатай яваал тэгэл гайгүй болсон. Яг 100 муу ирж байгаа хүмүүс бол арай өөр үеж магадгүй л дээ. Би тэд бол өвлөөр ирсэн учраас ерөөхдөө бас жоохон хэцүүлсэн л та. За Монголд ирээд нэрээ нэг бас нэг юм памперсны асуудал амар гарсан заяо. Монгол памперснуудад ямар юм улцаас нэмгэх юм бэ гэм бэ. Тэгээ Монголд амар нэмгэн памперсыг ер нь бол ингээ гоё памперс гэж үздэг юм байна хүмүүс. Австралид ер нь бид нар ингээ нэг айгүй те юм биетэй памперс хэрэглэдэг шүү дээ. Нэг юм жоохон зузаанч гэх юм уу те ингээ нэг юм нэг юуг мэрэндээ нэг юм хатууч их хайшаа нэг юм арай биетэй заяо. Тэгсэн чинь Монголын памперсд бүр яг ялгар утчих за. Бүр амар нэмгэн. Тэр нь ингээ амар сайн гэж үздэг нэмгэн памперсыг. Ер нь хүмүүс яриг сонсоод тахаар. Тэгээд ингээд одоо Австралид ингээ хамгийн хэрглэжсэн тэгээд дүүцэж очихоор нь миний хувьд раскал байсан. Тэг хүмүүс раскалыг амар зузаан гэж ярьд юм байна. Тэг надад болохоор бүр ганц олдож байгаа хамгийн ганц биетэй памперс нь раскал. За тэгээ Монгол хаагис, Австрал хаагис хоёр шал өөр юм бэлээ заяа. Мэдгүй нөгөө манай аавч хоёр нөгөө бараагаа ингээд одоо юу яах та ачихта нөгөө одоо зээн ирж байгаа гэд тэгээд нөгөө ямар памперс хэргэлдэг вэ гэхээр би хаагис гэсэн чинь одоо манай хүүд зориулаад ингээд нөгөө ачаан дээр амар их хаагис ачуулсан яг манай хүүгээ ярьцмарыг гэсэн чинь тэрийг ингээд нэгийг авч хэрэглээл би бүр юусоо огт хэрэглээг ингээд бүр амар сони юм билээ Монгол хаагис бүр айгүй нэмгэн тэг ингээд Монголын памперснууд ингээд нэмгэн дээрээ ингээд хүүхэд шээж мэчингүүд ингээд яг ингээд нэг юм цэлцэгнүүр шиг болчдөг заяа амар муухай.
надад ерөөс таалагдаагүй. Тэгээд ер нь бол хамгийн гайгүй нь би Раскал юм байна л гэж бодож байгаа. Тэгээд одоогоор Раскал бүр байн хэрэгэлдэг. Яг жоохон чиг татдаг матдаг гэсэн яриануд бас байд юм лээ. Тэгээд яг манай хүү бол одоохондоо гайгүй л байна. Тэгээд янз л байгаа бах тий. За тийм байна. За тэгчингүүтээ Нойтон Салбатик гэсэн адилхан манайх Раскал хэрэгжилж байгаа. Хаагис хэрэгжилж үзээд тэгээд энэ Монголын хаагис нэг юм сонио нэг юм цагаан юм бужигнаад идэм билээ. Тэгээд бас жоохон таалагдаагүй. Амар олныг хэрглэж үтсэндээ ерөөсөө болоогүй. Тэгээд ерөөхдөө ганцхан Раскала хэрглэж байгаа. За тэгчингүүтээ ерөнхийн нөгөө ингээд би бас айгүй хэм ярьжсэн да. Монголд ирүүл ингээд нөгөө пипатин авчраарэ. Тэгээд пипатин тос чинь Монголд байхаа үед байд юм байна. Тэгтээ амар өөр юм билээ. Энгийн пипатин шал өөр. Одоо ингээд яг хүүхдэд зориулсан бас арай өөр байгаад байна гэж би харсан заяа. Энгийн пипатин амар юм нимкэн сонин үнэр мөнөртэй. Тэгээ нөгөө австраливч нэг юм амар өтгөн бүтцтэй штэ. Тэгээ энд ерөөсөө тийм өтгөн бүтцтэй би ганцхныг арай гэж олж исэн. Гэхдээ тэр нь бүр амар жижигхэн савлгаатай. Тэгээд Австралиас пипатинуудаа авчирсан байсан. Тэрийг ингээд одоо хэрэгжилж байгаа. За тэгчингүүтээ сода крем бас Монголд үйдэг нь бүр шал өөр үнэртэй амар өөр юм билээ. Тэгээд сода кремээ томоор нь авчирсан байсандаа амар баярлж байгаа. Тэгээд тэр маань бол хэвээрээ Австралиас байгаагаа Австралиас авчирсан ашиглаж байгаа. За тэгчингүүтээ ерөнхийн ингээд нөгөө юм савн шампунь ер нь гайгүй авчирвал зүгээр юм уу гэж бодсон. Пижон бол яг зөндөө идэм байлээ Монголд. Би арай Aveeno-г одоо ингээд би эсвэл хотод байхгүйсэн болохоор ч юм уу. Гэтэ хотод манай нөхөр ингээд зөндөө дэлгүүр бишээ эмийн сангаар яваад бас онголоогүй гэж яриадсан Aveeno-г. Тэгээд би бас онлайнаар захиалж авах хэрэгтэй юм байна гэд бас нэг харж байсан. Тэр бол айгүй төвөгтэй санагдсан. Тэгээд миний хувьд бол яг ингээд тэг Австралиас нэг томор нь тэгээ бас жижигээр нэг ганц хэдийг авчирсан байсан. Тэр маань ер нь аюу хэрэг болж тэр нь Aveeno-го хэрэгжилж байгаа. Иймэрхүү юмнууд нэр нь Австралиас аваад ирвэл зүгээр шүү. За тэгчингүүтээ витамин D вэ заяа. За Монголд бол витамин D-г уухгүй бол юусе болдгүй юм байна. Тэгээд манай хүн анх 400-таагаар ууж исэн. Тэгээд эмч 600 болгож тунгийн нэмж өгсөн 7 сар хүрээд. Биш тийм 7 сартай байхад нөгөө эмнэлэг домлог ханаад томог гэж ахт. Тэгээд нэх бодлого дахиад нэг ханаад хүрсэн чинь 1000 болгож өгсөн. Тэгээ саяхан шинжилгээ өгсөн чинь дахиад дутагдаад нэг 2000 болгож өгсөн тунгийн. Гэтэ одоо болохоор ингээ багасгаад 1000-аар ууж байгаа. Тэгээ ерөнхийдөө наснасаа хамаарч тэр 6 сараас хойш ер нь бол хүүхэд амар юм өндөр тунгаар угаасаа уух хэрэгтэй байдин гинэ. Тэгээ ерөнхийдөө тэрийг бас мэдээд авбал зүгээр юм лээ. Тэгээ энд одоо нөгөө би BioGaia хагаал явуулсахгүй гэсэн чинь BioGaia л гэдэг чинь нөгөө эмийн санж тэгээд эмчнэр яг надад тэгж хэлсэхгүй. Танай хүүхд одоо BioGaia уухгүй ийм том болцсон хүүхд надад чи уухгүй штэ. Энд чи ингээ тунгийн нэмэх хэвээр эн чи ингээ 0-6 сар л байдаг штэ гэж хэлсэн. Тэгээ ерөөхдөө тэрнээс хойш энд нэг зарагдаг юм айгу viral те хүмүүс айгу авдаг хэрэгэлдэг сайн витамин гэдэг эмчнэр ч гэсэн зөвлөдөг нэг тим би нэг Америк их байх гэж утсан баха. Би зургийг нь оруулчих заяа. Тим витамин D авч хэрэгжилж байгаа. Тэгээ одоо 1000-аар ууж байгаа гэсэн үг. За тэгээд хүүхдийн хувцас хунар дээр бас ер нь хүүхдийн ерөнхий бараан дээр бас нэг жоохон надад нэг гээд нэг жоохон тийм мэдрэмж төрсөн. Хүмүүс ингээл өстө Монголоос л юмнууд аавчтай. Монголд амар гой юмнууд байдیں۔ Хямдхан байдیں гэдэг штеп. No, миний бодлоор бол Монголд ер нь хүүхдийн аятайхан материалтай хувцас болох амар хэцүү юм билээ. За одоо нэг юм Няраа хүүхдийн одоо юм нэг ариутгах зөвлөгөө багцмагцуул яг үнэхээр гой байдаг заяа. Яг том болцсон хүүхдийн хувцуул ингээд ганц очтгон тэр нэг ер нь хамгийн аятайхан дэлгүүр бол Улаанбаатар их дэлгүүр юм шиг байгаа. Айгүй хэм хүүхдийн бараатай нэг баба дүүч юу лээ нэг бабодоч мабодочлын нэг нэртэй нэг дэлгүүр идэм бил тэр айгүй хөрхөн хувцастай. Тэгээ Carter's байна. За тэгэнгүүтээ дээр нь нэмээд нөгөө нэг Okaydi ч үлээ нэг брэнд идэм билээ. За тэгээ тэд нар ер нь хамгийн гайгүй заяа. За тэгээд манай хүүхдүүд ер нь ирснээс хойш байн Carter's л аваад байгаа. Тэгээ Монголд Carter's амар үнэтэй юм. Би бүр гайхсан үе. Австралич юу вэ нэг аутлет үүдэн штэ DFO гэдэг тэнд л нэг ганц дэлгүүр нь байдаг. Тэрэн гэснээр аутлетыг бүр байн хямдралтай амар хямдхан байдэн штэ. Одоо ингээ нэг юм 5 мав хос юм чинь одоо нэг мэдгүй $25,000 авд юм уу? Одоо нэг бараг нэг 50-60 мянга юм уу? Монголд бол яг тийм 5 хос юм чи бараг 150 мянга цаг гэдэг юм бэлээ заяа. За тэгээд Carter's айгу яг энд байгаагаас надад бол ингээ хамгийн гайгүй материалтай санагдаад байгаа учраас ер нь Carter's айгу ашигласан одоо өмсөж байгаа манай хүүхд. За тэгэл хүмүүс янз юм ингээ бэлэг мэлгэнд өгөөл. За тэгээ өвөл бол ноолур молур гэдээ ерөөхдөө бас гайгүй болчих юм шиг санагдсан. За тэгээд
ер нь бол тий онлайнаар бас ихтэй гой дэлгүүрүүд байд юм шиг үлээ хүүхдийн би яг бас сайн ухаж чадаагүй тэгээд ерөнхийн ингээд янз янзын дэлгүүрүүд зөндөө байдаг гэсэн. Тэгээ би бол бас нэг амар тэгж хүүхдийн дэлгүүр бол бас их хэсэж чадаагүй. Тэгээд ерөнхийдөө хувцсан дээр бол тэгэл тэр Улаанбаатар их дэлгүүр байна. За тэгээд өөр бус жижиг сажиг юм дээр нөгөө Baby World Mongolia гэдэг дээ шүү дээ. Тэр тэгээд Angel Baby Maybe гэдэг өөр бас зөндөө Hello Baby Улаанбаатарчлан тийм дэлгүүрүүд юм л заяа. Тэр надаас амар таалагддаг. За тийм байна. За тэгчингүүтээ одоо нөгөө хүүхдийн бас нэг өөрчлөлт гарсан зүйл гэх юм бол нөгөө ингээ өсөж байгаа орчин ерөнхийн юм нэг нөхцөл байдал энэ заяа. Одоо ингээ гуруулахнаа байж байгаад ирж байгаа аахгүй бид гурвч Австралид. Тэнгүүд манай хүү ер нь ингээ нэг юм жоохон зожигч их хашийн. Гэтэ ингээ нэг юм олон хүндүнд ингэж амар байж үзээгүй. Олон хүндүнд орохоор ингээд нэг жоохон тухгүй, таагүй, тэг ингээд жоохон айх гээд байгаа тийм байдал ажиглагддаг гэсэн. Тэгээ яг энд ирснээс хойш үл ингээд амар олон хүнээр хүрээлүүлэл дандаа л тэ өвөө эмээ ах дүү их чи дүү хэм байдیں۔ Бүх хамаатан саднараа нийлэл байн гой чимээтэй ингээд ийм байсаар байгаад ер нь бол хүүхдийн хөгжилд ч гэсэн амар нөлөөтэй юм байна гэж би анзаарсан заяа. Яг тийм байдал аюу юм гоё юм lively гэсэн үг штэ. Тэгээд Австралид тахтаа бол ингээл өдөржин ээжтэйгээ тэгэл оройн нафтагаа уулздаг. Тэгээ амралтын өдрөөр бид гурч гуруулахна. Тэгээ нэг хаяа нэг найз нөхөд дундаа оруулаарн тий. Ер нь тийм байсан. Тэгээд энд ирээд бол ер нь бол яг хаа ингээ Монгол ирэнгүүт яг тэр байдал орчин бас нэлээ өөрчлөгдөөд тэгээ ингээ давхар ингээ нөгөө юм одоо яг насны хүүхдэр өөр байх л та. Гэхдээ надад нэг юм ажиглагдсан юм заяа. Нөгөө нэг өөр олон хүн ингээд өөрийг нь тэврээд аваад ирэнгүүт хүүхэд ингээд нөгөө юм ээжтэй л ингээд идгээ болчт юм байлээ заяа. Ээжтэй ингээд юм амар клин чигээл ингээд наалдаал одоо мөмнөөсөө салтдаг юм малтгүй байсан тэр мөр амар ингээд байх болчт юм байлээ. Тэг ингээд ер нь бол хүмүүстэр очиол ингээд сатараал тэг амар хүүрх ингээд өөрөө өөрийгөө ингээд сатааруулдаг болоод янз янзын юм оролдоол тэг өөрөө ингээд юмыг амар юм explore хийж сураад байгаа юм шиг санагдсан. За тэгээд магадгүй Австрал тэг гурлахнаа байсан бол ингээд ээжтэйг нь алдаал өдөржин ингээл байж ах байсан баг гэж би бодсон. Тэгээд яг тэр нь мэдээж муу зүйл биш л те бас ингээ гоё штэ хүүхдтэйгээ ингээ бонд хийгээд ингээ яг ингээл хүүхдээ өсгөх чинь бас амар хөөрхөн гоё үе байхгүй юу ер нь бол те нанд үе штэ. За тэгээд ээжт нь бол яг амар гоё юм бэл ингээл зөндөө олон хүүхдийг харж өгвөл амар их чөлөө цаг зав гараал заяа. Тэгээ тэр нь амар юм өөр байна гэж би анзаарсан орчин хүүхдийн яг энэ өсөж байгаа орчин. За тэгээд ерөнхий зүйлүүд нь бол энэ байна. Тэгээд одоо ингээ маш олон зүйл дээр нь мэдээж тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарч байгаа шүү дээ. Тэгээ ингээ чадхаараа ерөнхийдөө ингээ нэг чухал юмнуудыг би ярих гэж хичээлээ. Тэгээд одоо бол ингээ бүр дасаад, зөгцөөд баг эндээ үлдчихүү болцсон дээрээ баг тавьсан байгаа юм шүү те. Амар гоё байна. Ер нь бол тэгээд одоо ингээ Монголоос ингээ яваад тэрвээ ингээ Австраличвал дахиад гуруулахна гэж бодохоор бас жоохон тэ сонин юм шиг ингээ олуула байх бас амар гоё юм. Гэтэ яг мэдээж олон хүнтэй газар мазар байх дургүй хүмүүс байвал мэдээж ингээ гуруулахна байх нь илүү гоё байх бах тэ. Тэгээд миний хувьд бол бид гурвын хувьд бол ер нь юм байна. Тэг ингээд ерөөхдөө дасан зөгцөж байна. Тэгэд хүүхдийн хоол хүнсэл анх хамгийн хэцүү асуудал байлаа. Бас ханиад манайд тэг ингээд янз бүрийн юм томуу момоо айгу хэцүү асуудал байсан. За бусдаар бол ер нь тэгэл ингээл зохицуулт юм байна. Тэгээд ер нь бол гоё байна. Тэгээд та нарыг Монголдо ирээрээ гэж өрий. Би тэг яах гээд байгаа юм те. Тэгээд өөр бас асуух зүйлэл миний Instagram руу бичээрэй энд байна. Тэг намайг Instagram-аар follow хийгээд одоо ингээд энэ бичлэг таалагдсан бол YouTube дээр маань subscribe дараад тэгээд гоё комментүүд үлдээгээрэй. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр бай.